За сайн байцгаана уу 48-аас 48 төгс зурлын шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар Нидерландын хөлбөмбөгтэй холбоотой түүхийг ярьж өгөхөр бэлдсэн байна. За энэ хүн бол өнөөдөр ярьж бол Абель Ленстра гэж хөлбөмбөгчний талаар ярихаар бэлдсэн байна. Абель Ленстрагийн хувьд бол одоо нэгэн цаг үед Нидерландын фанатууд, Нидерландын аналистууд, спортынхан, мэрэгжлийнхэн Йохан Кройфтай харьцуулж, Йохан Кройфоос ч илүү гэж ярьдаг байсан. Тоглогч байгаа Нидерландын хөлбөмбөгт маш том хувь нэмэр оруулсан ийм домогт тамирч юм аа. Сайн байна уу? Пипакаас ирж байна. Таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөйчгөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24/7 хаяг. За тэгээ мэдээж 48-аас 48 төгс цувралын цуврал бичлэгийн маань ерөнхий бэнд тэтгэгчээр Coca-Cola. За Coca-Cola болон Freshpack, Pickpack-ийн хамт олон ажиллаж байна. За тэгээ та бүхэн маань iCoke app дээр Coca-Cola-гийн шинэ шошготой No Sugar болон энгийн Coca-Cola-гийн шошготой хувилбаруудаа худалдаж аваад за доор нь байгаа энэхүү QR кодыг харагдж байна уу? Энэ тэ QR кодыг уншуулад iCoke app дээр урамшуулалт шагналтай тэмцээнд оролцоогоорой. За тэгээ Freshpack Pickpack-ийн хамт олноор бас үйлчлүүлээрээ Pickpack-ийн хувьд бол одоо Улаанбаатарын хотын альч булан тохойроо 8900 төгрөгөөр одоо хамгийн хямдаар хамгийн найдвартайгаар хүргэлтээ хийх боломжтой мэдээж. За тэгээ Freshpack-аас бол сонирхолтой зүйл нь одоо хид хідэн одоо хүнсний зах маркетуудаас хүртэл хүргэлтүүд хийдэг болсон байгаа. Дэлхийн аваргын үеэр шүнжэнгөө тоглолт, өглөөжөнгөө тоглолт үзчихэд дэлгүүр явж амжихааргүй зүйлүүд мэдээж зөндөө таарж байгаа тэгвэл хүнсний хүргэлтээ Freshpack-аар хийх боломжтой шүү. За Абель Ленстрагийн түүхийг ярьж өгье. За Абель Ленстра бол одоо Нидерландын хувьд бол одоо хөлбөмбөг хамгийн том спорт нь болохоос өмнө гол анхаарал нь байхаас өмнө бол одоо Абель Ленстра ийм атлетик талаас, тамирчин талаас бол үнэхээр гайхамшиг байсан байна. Нидерландын хойд хэсэгт байдаг одоо манайхаар бол аймаг тийм муж Фрисланд гэж мужийн бол одоо мужаас гаралтай. За тэгээ Фрисланд мужтай бол одоо ийм гайхалтай улсынхаа аврах хэмжээний өрсөлддөг одоо ийм тишүүрчин байсан байна. За тэгээ дээрэс нь одоо 100 метрт 11 секундээр секундэд гүйдэг юм бидний хэлдгээр бол хөнгөний тамирчин байсан байна. Тэгээд тэр үед 1900 оны үед одоо 30 40-од оны үед одоогийнх шиг юм бэлдсэн биш зүйлэг байгаа шүү дээ. Ургацсан тэгшгэн биштэй зам мам нь. Тим зам дээр тэгээ одоогийнх шиг юм гоё кет хөнгөн пүүз мэдээж биш байгаа. Тим нөхцөл 100 метрт 11 секундд гүнэ гэдэг бол үнэхээр гайхамшиг шүү дээ, тийм ээ. Тим атлетик мундаг тамирчин бол байсан юм байлээ. За тэгээд анх Heerenveen гэж одоо хойд нутгийн бол одоо Нидерландын хойд нутгийн хамгийн том клуб, хамгийн түүхтэй клуб. За тэрэнд ч гэсэн Абель Ленстра хамгийн том хувь нэмэр оруулсан. Heerenveen бол одоо 1936 онд анх 15 тайда тоглож бол ихсэн анхны дебютээ хийжсэн. За тэгээд дараагийн одоо 20 жилд нь бол энэ жижигхэн одоо хойд нутгийн тосгоны жижигхэн клубыг бол үндэсний том одоо клубүүдийн нэг болох хэмжээнд хүртэл одоо оролцсон. Тэгээ зөвхөн одоо тоглогч талаас биш систем талаас ч гэсэн бас оролцсон байнамаа. За өөрөө бол одоо төвийн товтлогч эсвэл төвийн товтлогчийн зүүн тал тухайн үед бол inside left гэж хэлдэг байсан. Одоогийнхоор харьцуулбал юу юм бэ нэг одоогийн Барса тоглолтыг рефин ярих юм уу да яг нэг зүүн жигүүр winger бол биш. Яг second striker бо яг товтлогчийн ард тоглодог бол биш. Яг тэр хоёрын дунд нэг зүүнээс одоо орж ирж тоглодог гэх юм уу да нэг тиймэрхүү те. Одоо магадгүй Ливерпулийн эдвин Клопын эдвин салах гэх юм уу тиймэрхүү. Ер нь бол салахтай илүү төстэй мээр Рафиня гэхээс илүү стилийн төхүүлж байгаа шүү дээ. Яг харьцуул бас яг нэг хэсэг нэг харьцуултаас биш. За тэгээд өөрөө бол одоо маш одоо юм тактикийн мэдрэмжтэй хүндийн төв бол айгүй юм баланс айгүй сайтай. Амархан салдаггүй, бөмбөнөөсөө салдаггүй, анхамархан ундаггүй, хөлний хүч маш сайтай тий. Тоглогч байсан байгаа. Дээрээс нь баруун солгоогүй цогтөг байсан. За тэгээд Heerenveen клубын төлөө бүх тэмцээний өрөөнд 500 тоглолтод оролцохдоо 523 гоолыг оруулж ирсэн. Энэ бол бас одоо итгэмээргүй юм гайхамшиг. Ялангуяа тэр үед бол итгэмээргүй юм гайхамшиг бол байсан. За тэгээд одоо Фрисланд нутгийн ард түмний хувьд бол иргэдийн хувьд бол Абе бол зөвхөн одоо юу биш. Мундаг страйкер те гоолтай одоо юу гэдэг тамирчин биш. Энэ бол одоо Frisian culture боёо одоо хойд нутгийн Фрисланд нутгийн одоо ард түмний иргэдийн соёл үзэл бодол өөрсдийнх нь ёс заншил түүх тийм ээ. Одоо тэгээд дээрэс нь одоо Нидерландын одоо баруун нутгийнх нь одоо Роттердам, Амстердам болол одоо энэ соёл талаас за нийгэм талаас за тодорхой хэмжээнд улс төр мэдээж талаасаа ингээд хамгийн том нөлөөтэй байгаа шүү дээ. Тэгвэл тэрний эсрэг тэмцэл, тэдний эсрэг за амар том тэмцэл биш юмаа гэхэд тэрний эсрэг тэрний хажууд илэрхийлэмжтэй өөр хэмжээнд өөрсдөө илэрхийлэх, таниулах, харуулах ингээд бол хамгийн том одоо хүн нь нөлөө нь цэг нь Абель Ленстра байсан баг.
За тэгээ 1950 оны 5 сарын 7-нд бол үнэхээр гайхамшигыг бол Абель Ленстра болон Heerenveen клубийнхан бүтээсэн. За тэр үед бол Нидерландын лигийг ингээ бүсээр хуваагаад бүст нь өрсөлдөж жагаад одоо бүсийнхаа лигт төрүүлсэн тэгээ ихний байруудад орсон багууд дахиж нэг лиг болоод тэгээд одоо championship round тэгээд одоо 7-8 баг хоорондоо яг аврагын төлөө үздэг ийм системтэй бол байсан. За тэгээд Heerenveen бол одоо 49-50 оны үеэлд бол аврагын төлөө өрсөлдөх эрхийн төлөө өрсөлдөхөр болсон. За тэгээд championship round-д орсон. Тэнд бол тойрогт бол Ajax-тай хийх тоглолтыг бол одоо маш өндөр хүлээлттэй байсан. За тэгээд энэ тоглолт бол Sport Park Friesland гэж цэнгэлдэхэд талбайд бол Бослон Friesland нутгийн талбайд Heerenveen клубын талбайдаар болсон. За тэгээд эхний үе дуусахад бол 3-1 ярцаад Ajax айл хэдийн тэргүүлээд эхэлчихсэн байсан. За тэгээд 60 дахь минут гэхэд айл хэдийн 5-1 болчихсон байсан. За ингээд Sport Park Friesland-д цугласан фанатууд бол айл хэдийн бүр ингээ хамаг урам нь уурчихсан, сэтгэлээр унчихсан. Тэгээ энэ том тоглолтод бүр ингэж арчуулах гэж тэгээд яаж ч Ajax ч одоо том фаворитууд нь учраас бүр ингээд нэг юм нурмаа ачсан тий. Энэний дараа энэ тоглолтыг дуустал одоо сүүлчийн 25-30 минутанд бол хөл бөмбөгийн түүхэнд Нидерландын хөл бөмбөгийн түүхэнд бол одоо хүртэл домог болж яригддаг түүхэн гайхамшигтай тохиолдол бол болсон. Үдсэн 25-30 минутанд Абель Ленстра бол өстой тоглолтыг жинхэнэ гарт авсан. Одоо мэдгүй тэр хүн одоо юу бодсон, яагаад тэр хүртэл одоо юм болов, юу нь болоогүй байж байгаа, яг тэр үед юу нь одоо ингээд снап хийгээд болсон бүр үнэхээр гайхамшиг болсон. За тэгээд үлдсэн 25-30 минутанд бол одоо 2 гоолыг бол оруулсан. Нэг бол одоо шууд ассистийг өгсөн. 2 гоолд нь бол одоо бөмбөг эзэмшиж ганцаараа одоо тоглогчдын дундуур хуурж явж бол одоо довтлогоог өвсгөж боломжийг бол ихлүүлсэн. За ингээд ерөөсөө сүүлийн 25-30 минутанд 5 гоолыг дараалж оруулснаар 6-5 ярцаатай Ajax-ыг талбай дээрээ буулгаж авч бол одоо үлгэр домог шиг юм бол болсон. Мэдээж анхнаасаа л хожино гэдэг нь хэцүү байсан. Тэ фаворитууд байсан Ajax. Гэхдээ тэрэнд 5-1-ээр хожигдож явж байгаа 25-30 минутын дотор 5 гол оруулж хожино гэдэг бол үнэхээр гайхамшиг. Одоо Ajax-ийн вебсайт дээр хүртэл энийг дурдсан байдаг юм байлээ. За тэгээ 1954 он хүртэл бол одоо Нидерландын хөлбөмбөгийн холбоо одоо Royal Dutch Football Federation бол одоо юу байсан? Ийм хуучин зүг үүдэлтэй байсан. Тэрний үгээр хөлбөмбөг бол тэр чигээр сонирхчийн спорт юм аа. Мэргэжлийн байж болохгүй те. Цалин мөнгө авдаг гэрээ идэг ийм байж болохгүй. Ерөөсөө л одоо сонирхчийн байх хэрэгтэй. Англи ч гэсэн хуучин болт юм байсан шүү дээ те. Тим бол одоо дүрмтэй байсан. За тийм учраас бол одоо жишээ нь мөнгө авч цалин авч хөлбөмбөг тоглосон хүмүүс бол насаараа үндэсний шгшөөгөөс бандуулдаг. Хатуу хууль дүрмтэй бол байсан тэр үед. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээ одоо Абель Ленстрагийн үеийн Нидерландын хөлбөмбөг одоо гайхалтай домог Fastworks гэж одоо домог тоглогч байдаг. Fastworks бол одоо жишээ нь шигшээ багтаа тоглохгүйгээ хүлээн зөвшөөрөөд цалин авч бол одоо Испани, Италид бол одоо өндөр цалинтайгаар тоглож исэн удаа байдаг. Тэгээ шигшээтэй харамсалтай нь бол тоглож чадахгүй эд үе тоглохгүй бас өнгөрөөсөн үе бол байдаг жишээ. За тэгээд 40-од оны сүүл 50-од оны ихэнх үед бол Италийн одоо тухайн үедээ ялангуяа гигантууд болох Фиорентина бол Абель Ленстраг авах гэж бүр одоо чичгдсэн. Үнэхээр зүтгэсэн. Serie A-д бол ийм одоо дэлхийн хэмжээний супер тоглогчийг бол авчих хэвээр. Serie A энэ хэмжээнд байх ёстой гэж бол үзсэн. За тэгээд захирлууд нь бол одоо олон янзаар үзэж байгаа сүултээ шууд утгаараа одоо blank check гэдэг шүү дээ. Англинд бол ярен зүгээр ингээ blank check санал болгосон гэхээр одоо бараг л үнэ хэл гэж байгаа утгыг илэрхийлдэг. Тэгвэл энэ нөхцөлд зүгээр илэрхийлэмж биш бүр шууд утгаараа хоосон контракт өгсөн. Цалиных нь хэсгийг хоосон контракт өгсөн. За үнэ хэл Фиорентина дээр гэдэг те. А тэгэнгүүтээ хүссэн цалингаа бич нэмээд одоо юм luxury гоё вилла те юм одоо манайхаар юм том орд шиг гоё байшин те. За тэгээ юм цоошин машин үгүй те. Тэгээ Италид бол өстой үнэхээр жаргалын дээд зэн данд амьдр хүссэн цалингаа ав гэсэн чинь хамгийн сонирхолтой нь тэгээ Европын хөлбөмбөгт бол тухайн үед байж боломгүй сонирхолтой хариуг Абель Ленстра юу гэсэн гэхээр шууд үгүй гэсэн. No. Ерөөсөө илүүд дуу олон юм бол болоогүй драма болоогүй зүгээр л үгүй гэсэн. Яасан бэ гэхээр дуу чимээ багтай, илүү олон толон юмгүй, харал багтай тий Фризланд нутагт амьдардаг амьдралдаа бол дуртай байсан.
Тэрийг хорхимооргүй байсан. Дээрээс нь өөрөө бол Хэрмэнд нутагтаа бол бичиг засны ажил хийдэг гэсэн. Өдрийн цагаар ажилтай. Тэгээ хөлбөмбөг тоглолдог. Тэгээ энгийн одоо улсын ажилтны бол одоо төрийн ажилтны энгийн баг зэрэг цалин болол авдаг. Тэгээд энэ одоо хэдэн үеэрээ одоо их хэрэглэж дуусгааргүй юм мөнгөг бол тэгээ одоо гайхалтай юм амьдралыг бол үгүй гэж хэлсэн. Тэгээ өөрөө энэний талаар бол асуухад бол би бол одоо хөлийг нь их хөлийг нь ярьж чаддаггүй газарт хизээж хөлбөмбөг бол тоглож чадахгүй гэж хэлсэн байдгийн бэлээ. Тэгээ дээрэс нь өөрөө бол өдөр тутмын юм ритмтэй болчихсон байсан, рутинтай болчихсон байсан те. Өглөө ажилдаа явдаг, бичиг засныхаа ажлыг хийдэг. Тэгээ хөлбөмбөгөө тоглодог те. Тэгээ хөлбөмбөг нь бол өөрийнх нь хобби байсан. За ингээд бол одоо тухайн цаг үед байж болох Европын хөлбөмбөгт бол хамгийн супер тоглогчдын нэг бол одоо amateur буюу одоо сонирхчдын хөлбөмбөгтөө бол үлдчихсэн юм сонирхолтой төгөл байгаа. За тэгээ Нидерландын Шгшогийн төлөө карьертаа бол 47 тоглолтод аль бишний 47 тоглолтод оролцож 33 голыг оруулсан байдаг. За гэхдээ KNVB буюу одоо Нидерландын хөлбөмбөгийн холбоотой бол бас тийм одоо атайхан холбоотой харилцаатай бол байгаагүй. За өөрөө бол одоо ялангуяа тэр үед хөлбөмбөг таад мэдж байгаа бол дасгалжуулагчийн нөлөө, менежментийн нөлөө бол их бага байсан шүү дээ. Ерөнхийдөө тоглогчид шийддэг. Ялангуяа авьяаслаг сайн тоглогчид бол тоглогчийг тоглолтын хэв маяг одоо магадгүй тактикийн зүйлүүдийг хүртэл ерөнхийдөө шийддэг те. Дасгалжуулагч бол зүгээр баг бэлтгэл хийлэгдэх хүн талдаа байх нь илүү их байсан. Мэдээ супер дасгалжуулагч Мерсер байсан гэдэг ерөнхийдөө хөлбөмбөг тийм бол байсан байгаа. За тэгээд хэн болвол Абель Линстролын хүнээр яаж тоглохоо хэлүүлэх бол нэлээд дургүйсэн. Тэгээ өөрөө айгүй perfectionist байсан буюу талбай дээрх бол одоо юм төгс үрдүн, төгс гүйцэтгэлийг бол өөрөөсөө болон бусад тоглогчдоос шаарддаг юм бол байсан. За тэгээд өөрийнх нь одоо энэ төр зүүн зүгүүрээс орж ирж тоглодог тэр байрнаас одоо өөр байрлалд дасгалжуулагч тоглоулахыг одоо шийдвэр гаргадаг ч юм уу шаардах юм бол эсэргүүцэл үзүүлж талбай дээр тоглолтод оролцохгүй зүгээр алхаад эхэлдэг гэсэн. Талбай дээр зүгээр сайхан алхацдаг. Тэгээ тэр нь одоо тоглолт бүр оролцохгүйгээр бүр ямар ч хамааралгүйгээр гэхдээ талбайдаас гарахгүй эсгүүцэл үзүүлж те ингээ алхаад байдаг байсан баг. За тэгээд Шгшогтой бол сүүлд бүр 59 онд те бүр 38-аас хүрсэн 38 бараг 39 төгсөж байхдаа бол гол оруулсан. Бельгийн Шгшогийн эсрэг гол оруулсан. За тэр нь бол сонирхолтой нь одоо хүртэл Нидерландын Шгшогийн түүхэнд хамгийн өндөр настайдаа гол оруулсан тохиолдол бол одоо хүртэл байдгийн байлаа. За тэгээд тэр эд үедээ бол одоо Абель Ленстра, Пас Вокс хоёр бол одоо Нидерландын Шгшогийн бүх цаг үеийн мэрэгэн буучийн амжилтыг бол ээлжиж тогтоодог байсан. 58 оны 4 сарын 13-нд Абель Ленстра 28 гол оруулж дээд рекордыг тогтооход тэрнээс 10 хоногийн дараа Пас Вокс тэнцвүүлж 28 болгож байсан баг. Тэгэхэд яг тэр өдөрт тэр тоглолтод Абель Ленстра дахиж сүүлд нь 2 гол хийгээд 30 болгосон баг. За тэгээд 58 оны 10 сард Абель Ленстра 32, 59 оны 4 сард 33 гол хийсэн бол 59 оны 11 сар тэгээд 61 оны 4 сард Fast Works бол 1-1 голыг оруулж 35 гол болгож болол рекордыг тогтоосон. За ингээ энэ хоёр хоорондоо бол 3-4 жилийн хугацаанд ээлжиж рекордоо тогтоогоод Fast Works-ийн 36 гол болгочихсон байсан. За яг ард нь Абель Ленстра 33 голтой болоод явж исэн энэ рекорд 37 жил явсан. 37 жил. За тэгээд эцсийн үр дүнд энэ рекордыг домогт Денис Беркамп эвдсэн байгаа. 1998 оны 6 сарын 9-нд 98 оны дэлхийн аварган үнээр Югославийн хэсэг хийсэн голоор Денис Беркамп 35 дахь гол оруулж Fast Works-тэй тэнцсэн. Аргентины хэсэг домогт гол байдаг ч Денис Беркампын. Тэр гол бол 36 дахь гол нээсэн. Нидерландын Шгшогийн бүх цаг үеийн номер 1 мэрэгэн бож болгосон гол нээсэн. За тэрний дараа бол Патрик Клаверт, Робин ван Персийн рекордыг эвдсэн. За тэгээд 25 оны 6 сарын 10-нд Memphis Depay Робин ван Перситэй голыг тэнцвүүлээд дараа нь рекордыг бол эвдсэн. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. 48 түүх цуврал бичлэгийн өрн хэмээн Pickback. Тавхан Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг доороос өргөн сонголтоогоор ганаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой. Хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй
Freshpak платформ. За тэгээд AB Lenstra-г зодог тайлсны дараа бол олон 10 жил бол Нидерландын хөлбөмбөгт бол ийм сонирхолтой хилцүүлэг дебет мэтгэлцэн бол байдаг байсан. За тэрний үгээр ялангуяа Ахмад хүмүүсийн фанатуудын дунд те хэдийгээр одоо Total Football-ын одоо том гүйцэтгэгч за илүү том хөгжүүлэгч нь Johan Cruyff гэсэн Rinus Michels-ийн Xavi тэгээд том хөрөнгө одоо хөгжүүлсэн үнэнч гэсэн AB Lenstra илүү Johan Cruyff илүү юу гэдэг яриа бол байсаар ирсэн. Зарим хүмүүс бол одоо AB Lenstra бол хамаагүй төрлөх авьяастай техникийн гүйцэтгэл хамаагүй илүү төгсгөл бол бүр ойртохгүй. Johan Cruyff бол төгсгөлд нь ойртохгүй, ялангуяа баруун солгоогүй гайхалтай төгсгөлтэй хөл бөмбөгийн IQ сэтгэлгээ бол үнэхээр сүпрээ. Тэгээд дээрэс нь одоо гол асуудал нь юу юм бэ гэхээр тэр үний одоо Cruyff-ыг илүү болгож байгаа ганцхан юм нь одоо мэрэгжлийн хэмжээнд топ хэмжээнд очиж тоглоогүй нь л түүний ганц эсрэг юм болж байгаа маа. Түүнээс биш Cruyff-аас илүү гэж ингэж одоо хуучин цагийн фанатууд бол хөлбөмбөгийн 70 80 90 онд бол ярьдаг байсан юм. За яг 80 оны сүүл 90 он гэхэд бол одоо Марко Ван Басен энэ төр гараад ирчихсэн бас жоох өөр бол болсон. Гэхдээ 70 80 онд яг Cruyff-ийг хийд байхад тэгээ Cruyff-ийн карьер дуусчихсан үед бол ийм яриа бол зөндөө явдаг байсан юм байна. За тэгээ бас нэг сонирхолтой юм юу гэхээр олон 10 жилийн хугацаанд бол одоо юу яасан AB Lenstra-гийн тоглолт те үр дүн гүйцэтгэл энэ гайхалтай домог бол дандаа л хүмүүсийн ам дамжсан тэгээ бичвэр буюу одоо нийтлэлүүд те сонин сэтгүүлийн нийтлэл анализуудаар л одоо дамждаг байсан. Дүрсгэж бол байна. Тэгээд байж исэн чинь ихэнхдээ яг гоо ийм хар цагаан дүрсүүд бол байсан юм байна л да. Гэхдээ тэр нь юм нилээн юу болоод байгаа ч тодорхойгүй нэг юм хэцүү те яг үнэндээ тэнцэнээс юм тодорхой юм харагдахаар. Тэгээ байж исэн чинь Frisian Film Archive буюу одоо энэ хойдлын Friesland нутгийн кино архивээс бол 2020 оны 11 сард нэгэн гайхалтай нээлтийг хийсэн. Тэрний үгээр 1948 онд болсон Heerenveen Haarlem 2 багийн хоорондох одоо тоглолтыг өнгөт камераар бол одоо бичиж одоо дүрсжүүлсэн дүрсийг бол олсон. За тэгээд тэр дүрс нь бол ерөөсөө Lenstra дээр суурилсан байсан. За энэ бол одоо үнэхээр гайхалтай нээлт болсон. Lenstra-гийн гайхалтай хөдөлгөөн, гайхалтай бөмбөгний тогтоолт, гайхалтай цогцолтууд, биеийн хүчний хүчрэх тоглолт гэдэг те. Энэ бүхнийг харуулсан ийм гайхалтай дүрсийг бол одоо Friesland-ийн кино архиваас бол нээсэн нь үнэхээр том нээлт болсон. За ингээд сонирхолтой зүйл нь юу гэхээр одоо бол Нидерландын хөл бөмбөгийн түүхэнд хамгийн хуучны өнгөт дүрс болж бол одоо хадгалагдаж байгаа ийм сонирхолтой нээлт болсон байгаа. Та хэд энэ дүрсийг бол яг одоо YouTube-ээс бол үн төлбөргүй үзэх ийм боломжтой байгаа шүү. За тэгээд AB Lenstra-гийн хувьд бол 1977 онд 57 настайда тархины харуулт өгсөн ийм харамстай юм бол болсон. За тэгээд тэрнээс хойш бол 7-8 жилийн хугацаанд бол тэрэгэнцээр сууж явах шаардлагатай болсон. За тэгээд яриа марианч бас жоохон тааруу болоод хэцүү болоод ингээд сүүлийнхаа амьдралынхаа сүүлийн жилүүд бол жоохон эрүүл мэндийн асуудалтай тааруухан байсан. За тэгээд AC Heerenveen клуб бол одоо 85 он түүний карьерийг хөндлөж бол юм хүндэтгэлийн тоглолт бол зохион байгуулахаар байсан. Тэгсэн чинь яг тэр одоо тоглолтоос хэдхэн хоногийн өмнө 64 наснда өөд болсон юм билээ харамсалтай. За тэгээд түүний дурсгал түүний нөлөөг бол одоо Heerenveen клубын цэнгэлдэх болох одоо тэр үед нэрлэгдэж байсан Sportpark Friesland гэж цэнгэлт байсан бол одоо тэр цэнгэлтийг AB Lenstra Stadion гэж нэрлсэн байгаа. За тэгээд энэ цэнгэлтийн төв хаалганы гадаа бол AB Lenstra-гийн одоо хүндэтгэл үзүүлсэн юм гайхалтай том боронзон хөшөө бол байдгийм байлээ. За тэгээд энэ бол одоо Heerenveen клуб Friesland нутгийн арт түмэн одоо иргэдэд бол одоо гайхамшигтай одоо бэлэг тэмдэг болсон юм хүнээ бол гой хүндэтгэж хөшөө байрлуулсан. Дээрээс нь цэнгэлтгээ нэрсэн байдгийм байна. За ингээд Нидерландын хөлбөмбөгтэй холбоотой шинэ дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Хамтайсан бүгдээрэнд нь баярлалаа. Ерөнхий мэддэгч Freshpak, Pickpack-ийн хамт олон Coca-Cola-гийн хамт олондоо баярлалаа. За та бүхэн маань тэгээд дэлхийн авраа сайхан enjoy хийж үзцгээгээрээ энэ жил бол Нидерландын шгшог одоо Швед, Түнис, Японы шогтой орсон байгаа. Японы шогт 2-2-оор тэнцсэн галзуу эхний төргийн гой тоглолтуудын нэг байлаа. За тэгээд Шведийн шгшогийг 5-1 харьцаатай буулгаж авсан. Швед Түнисийг 5-1 харьцаатай буулгаж авсан. Одоо Түнисийг 12 дахь юм уу гэдэг юм тоглоом бас яваад байгаа. Тэгээд хідээр очих нь бас сонирхолтой ямар тоглолт болох нь сонирхолтой байна. Тэгээд та хэд маань гой санаа сэтгэлүүдэд хуваалцаарай. За тэгээд 48-48 төх цувралын маань бол дараагийн дугаар Шинэ Зеландын хөлбөмбөгтэй холбоотой дугаар байгаа.